За сайн байцгаана уу. Өнөөдөр дэлхийн номын баярын өдрийг тохиолдуулаад энэ өдрийн баярын мэндийг хүргье. За юун түрүүнд багаасаа мэхийж хөндлөж орж ирдэг байсан хүндтэй эрхэм газар өнөөдөр Монгол ном бичгийн тухай ялангуяа цаасны тухай яриа хар ингээд сууж байгаадаа сэтгэл их хөдөлж байна. За тэгээд цаасны тухай 3 зүйлээр товчхон тайлбар хийх гэж хичээе. За үүнд бол эхлээд цаас хэрхэн яаж бүтдэг вэ? Цаасыг бүтээдэг гол хүчин зүйл элемент нь юу гэдэм бэ гэдэг тухай. Буюу цаас бүтдэг технологийн тухай сурсан сонссноо товчхон танилцуулъя. За цаас дэлхийд даяар хийдэг бүтээдэг цаасны гол хэрэглэгдэхүүн түүхийд болоод бүтээдэг техник нь цор ганцхан зүйл байгаа. Тэр бол юу вэ гэхээр целлюлоз агуулсан бүхэн бол цаас болно. За анхандаа үүссэн онцаг газар ус нь бол хятад манай 105 он. Тэгээд анх бол хөргөрхон ширхгийг шүүж тунгааж авсан чирс стер тогтож үлдсэн өнгөр тэр нь бол анхны цаас болсон гэж өөрөөр хэлбэл хөргөрхон шүлс тэр торгоор бүтсэн цаас байсан. Анхны цаасны өртөг бол айхтар өндөр. Харин хожим түүнд бол ургамлын целлюлоз ургамлын гаралтайгаар талхалж нутгалж бүтээдэг болсон энэ техник бол дэлхийд даяар тархжээ. Бас үнэтэй зэнтэй таваар бүтээгдэхүүн болсон байдаг. За өрнөдөд бол ном судар бүтээдэг үн өртөг айхтар өндөр байв. Тэр бол нэг хуудас судрын нэг хуудас бол бүхэл бүтэн нэг амьтны ам буюу нэг арьс туулайн арьс байжээ. За тэгээд харваад орсон сумны нөх бол номын хуудсандаа тэр чигтээ хамтдаа тэр нөхийг тойруулаад ингээд бичсэн хуудсууд олон бий. Түүнтэй адилхан хуучин ном судруудыг үзэхэд бол хичнээн яаж бүтсэн юм уу, гар дамжуулан хичнээн хэрэгэлсэн тэр болгон цаасны гимтсэн, бэртсэн, сэвтсэн тэр болгон түүхийг өгүүлдэг. Тийм болохоор өнгө үзмжээр нь ялгана гэж байхгүй соёлын нандин зүйл мөө. За манай Монголын хувьд бол маш эртнээс цаастайгаа харьцаж байсан тийм ард түмээ. Харин археологийн олдвор дурсгалуудаас олдож байгаа зүйл нь байгаль цаг уурын онцлогоос хадгалагдчихгүйгээр байгаа шинжтэй байна. Ер нь бол одоогоор бид тэдэд Монгол цаасны тухай гэдэг ийм төсөө ойлголт баримжаа бол бий. Тэгвч түүнтэй холбоотой цаасыг тойрсон олон соёл бий. Тэр олон соёлуудын нэг нь бол одоо цаасыг хэрхэн бүтээдэг вэ? Түүнийг тойрсон Монгол нэр томьёонууд байна. За цаасыг хийхдээ бол эхлээд ургамлаа бэлтнэ. За манайхан бол хамгийн түрүүнд халуун боловсруулалт хийгээд түүнийг цаасны материалаа цайруулах нэг техник байд юм. Байгалийн аргаар нь цайруулдаг гэж. Түүнийг нь цантах гэж хэлдэг. За одоо дэрэн цантын тэр цант гэдэг бол цаасны цантах техникийн нэр юм шиг байна. За манай зарим судлаачид цаасаан дэлгээд хатаагаад ингээд тавьсан байгаа нь тэр тал хөндөй бүрхээд хяруу бууцсан юм шиг цантай юм шиг гэж харагдаад цантах гэж нэртэй гэж тайлбар өгсөн байдаг. Энэ нь олон их түгсээр тархсан. Түүнийг нь харин та боддоо цаасаан дэлгээд тавьчихвал салхинд хийсэл явчих штэ. Харин цаасны халуун боловсруулалт хийгээд тавьсан байгаа тэр материалаа түүхийдээ байгалийн аргаар цайруулах буюу өгрүүлж өнгийн цайруулдаг тийм арга. Түүнийг дэлгэж тавьсан байгаа нь өгөрч цайрах нь тэр цантах техникийн нэр байна.
Тэр байгалийн аргаар цайруулж байгаа техникийн нэр бол цантах мөн. Тэгэхээр энэ зөвхөн энэ ганц үгээс олон зүйлийг ургуулan бодох боломж бий. Яагаад гэвэл цааталт нь урлал үйлдвэрлэл түүнийг дагсан соёл шингэж байна. Тэр нь манай хэлэнд хадгалагдсан нандин архив байна гэж ойлгох хэрэгтэй. За цаасанд өөр нэг юм бол юугаар цаас хийж болох вэ гэх олон санаачлаг арга байна. За нэг нь бол эхнээсээ түүхийд талхалж боловсруулад цаасаа хийх бол дараагийнх нь нэг нь бол дахин боловсруулах байна. За дэлхийн нийтээр дахин боловсруулдаг цаасны төрлийг цаасны зүйл бол олон янзын арга бий. За цаасны цагаан тэр өнгийг дагаад хөвөнгийн цаас их тархсан. За энэ нь бол хөвөн бүс давуу түүнийг талхалж унтаглаад цаас хийж явах тэр техник бий. Туулаа арьсаараа цайруулна. За өөр нэг юм цаасны цагааныг нь бодоод туулаа, хонь, гахаа мэтэр өөрөөсөө байгаль дээрээ байгаа зүс нь цагаан тэр амьтдын арьсыг бас дагаж цаасаа бүтээж байгаа. Тэрэнд нь бол цаас гэдэг үгтэй цагаан гэдэг өнгө нь нэгт холбоотой явах шиг байна бас. За тэгээд түүнийг нь бол Вэлиум, Пергамон, Парчме гэдэл нэрлэдэг л дээ. За монгол хэлээр тэдгэрийг бүгдийг илгэн цаас гэд орчуулж байгаа. За тэгээд цаас гэдэг үг өөрөө маш олон зүйл дээр төлөөлөн ингэж ерөнхий нэр яваад байна. За яг цаасынхаа төрлүүд дээрээ тулаад ирэхээр тэр болгон бүгдээрээ цаас биш гэдгийг хүн үүнээс санах хэрэгтэй болов. За зарим нь арьс байх нь байна. За тэр дахин боловсруулах цаас хөвөнгийн бүс давууг талхлаад дахин боловсруулж байгаа цаасанда хэрглэж байгаа цав нь бас туулааныхаа арьсан цавуугаар ордог. За тэр нь цаасны бэхжүүлэх болоод түүнд одоо онцгой анхаарах юм бол эрүүл ахуйн тал дээр нэлээд анхаарах хэрэгтэй болд юм аа. Өөрөөр хэлбэл цаасыг хэн унших вэ? Цаастай номтой хэн харилцах вэ? Тэр хүнийхээ эрүүл мэндийг нь бодож дахин боловсруулсан цаас хийгээрэй гэж шинээр цаас хийж байгаа хүмүүстэй сануулan хэлье. Түүнд их анхаарал тавих хэрэгтэй. За цаас болоод цаасан дээр бүтээсэн бүтээлийг одоо өнгө үзмжийн удаа хадгалахад нь онцгой анхаарах нэг зүйл бол шүлтлэггүй байх хэрэгтэй гэж байдаг. За тийм болохоор шүлтлэггүй цаас бүтээх гэдгийг одоо онцгой зорилго болгох нь энэ чухал байдаг. За энэ хүрээд дараагийнхаа зүйл рүү орё. Энд бол цаасны хэмжээ гэж нэг юм байна. Хэмжээ. Анхнаасаа бид хэд бол тогтсон хэмжээтэй. Тэр нь бол одоо соёлын зүйл гэсэн үг ээ. Цаастай холбоотой, ном бичигтэй холбоотой соёлын чухал хэмжигдэхүүн нэг чинь тэр цаасны формат юм. Бид хэд мэдэх одоо сударчилсан ном юм уу? Судрын хуудас гэдэг бүгдээр уртлаг хөндлөн тийм хэмжээтэй цаас бий. За түүний одоо нэг жишээ бол энэ бий. Дэлхийн нийтээр үүнийг бол энэ форматыг palm leaf sheet гэж нэрлэдэг байдаг. Далдуу модны навчны тэр навчийг боловсруулад бүтээсэн эртний нийтгийн цаасны хэмжээ байна гэсэн. Судар номоо бүтээхдээ цаасан дээр биш шууд юун дээр далдуу модны навчин дээр бичиж бүтээдэг байжээ. За тэр түүнийг ингээ голоор нь хэлгээд сүвлээд тэгээд онцгой нарийн зангилаа гаргаж үргэлжилсэн хэлхээтэй тийм хуудснууд болгож явдаг. За манай ном судруудад голд нь 2 дугуй тэг татсан байгаад байдаг нь эртний тэр хэлхээнийх нь үлдц байгаа.
дээр чимэглэлийн зүйлдээ ч ордог, хэлгээтэйгээч бас байдаг. Тэгж бүтээсэн номч бий. За манай ахмадуудын зарим нь морин дээр уншиж явдаг байсан ном судраар хооронд нь хэлэгдсэн байдаг. Салхинд хийсэхгүй гэж гээд. Тэгээд л тайлбарлаад явсан байдаг. За угтаа бол энэ манай соёлын эртний хэлгээтэй холбоотой тийм зүйл байжээ. За тэгээд судар номын энэ бас гадна цаасыг бүтээж байгаа хамгийн том формат тэр бол чухал байна. Бид хэд аливаа зүйлийг ихээр нь харж таних бол тэр хэмжээ дамжаа баримжаа авахд чухал боломж бүрдэж бий. За Үлзий султааны загтлыг саяхан болтол бид хэд огтхонч төдийлөн ийм нарийн сайн мэддгүү байваа. За Улаанбаатар хотод Чингис хаан музейд ихээрээ дэлгэж үзүүлэхэд бол хамгийн дөрөнд биднэрт анзаарагдсан зүйл бол цаасны хэмжээ байсан. Залгаатай тэр хэмжээ хизээнээсээ тогтцсон нарийн тогтцсон уламжлалтай цаасны формат бол хамгийн том форматаараа тэнд байжээ. За тэгээд түүнийг одоо 51 73 тэр захлаа тогтолсон байгаа тэр залгаж бүтээсэн тэр хэмжээ тийм форматтай. За энд харагдаж байгаа Шонкон барын Данжуурын судрын хуудасны хэмжээ бол тэр цаасыг голоор нэг нуглаад авсан тэр хэмжээ юм аа. Өөрөөр хэлбэл одоо урт барын судрын хэмжээ гэсэн. Тэгээд тэр цаасны формат бол дундад зууны үе их Монгол улсын үеэс өнөөг хүртэл тасралтгүй эргэлж байсан манай уламжлалт формат тэр цаасны тухай мэдээ баримтыг бидэнд бодтой жишээгээр үзүүлсэн сайхан дурсгал мөө. Энд нэг та бүгдээрээ мэднэ үстэй Сэрэлт кинон дээр бэлэн зүссэн цаас байгаа гэд тунгийн эмээ тунгаар нь хэмжээд боож өгөхөд нэг цаас биш нэлээд хэдэн цаас орно л да. Түүнд нь ингээд зориулаад ороохтон зориулсан цаасны хэмжээ чихрийн цаасны хэмжээтэй адилхан байсан. Нөгөө хүү чихэр боодог Орос чихрийн цаасыг багштай бэлэн зүссэн цаас байгаа гэдэг өгөхдөө хамт нийлүүлээд оруулаад өгсөн байдаг. Энэ ерөөсөө юу хийх вэ гэхэд түүнд нь тундан цаарсан хэмжээ гэж байна. Тэр тунгийн цаасны хэмжээ бол за чихэр ч гэсэн тэр тунгийн цаасны хэмжээтэй ойрхон байна гэсэн үг тийм ээ. Тэгээд өөрөөр хэлбэл хэмжээ дамжаагүй нарийн юугүй тогтсон зүйлгүй тийм юм гэж манай соёлд байхгүй цаастай холбоотой. За судрын одоо форматуудыг хэлбэр хэмжээ дүрсүүдийг хэмжээг зааж нэрлэдэг нэр томьёонууд нь мөн энэ хэмжээг заасан нэрүүд нь тэр их том цаасаа хэд хувааж исэн тэрнтэй хувааж нугалсан түүнтэй бас холбоотой байгаад байна. За тэгээд нугалбар номуудын дунд нэг ийм онцлог зүйл байгаад идэг. Тэр нь юу вэ гэвэл бичгийн дүрсийг энэ одоо үргэлжлээд нуглаад ингээд явсан аккордеон мэт нуглаад явсан тийм судар бий. Бичгийн дүрсийг үүний дотор дэлгээд оруулахдаа за энэ бичсэн маань хоёр зах руугаа тулгаад явчихжээ. Хоёр талдаа хүрээ хөвөө татаад голд нь ам дөрүүлж хэлбэр үсдэг. Өөрөөр хэлбэл квадрат форматтай бичдэг хоёр талдаа хөвөө болдог. Тэр нь бол бурхны хот мандлыг бэлэгдэж байгаа. Нөгөө үсгэн бичгтээ бол бурхны сургаал номыг бурхны оронд нь сонсож байгаа, сонсгож байгаа, дуурсгаж байгаа мэт тэгс сэтгэж бичих юм биз дээ. За дээрээс нь хоёр талдаа зай авах бол бичсэн бичиг маань гэмтэл бэртэлгүй байх тийм холбоотой. За тэгээд цаасыг зүсэж хуваагаад янзлахад эргээд ирээдүйн хэрэглээг нь илэгдэл хоригдлыг нь бас давхар боддог юм аа.
За 3 дахь нэг зүйл бол цаасны тухай хэлж ярья гэдэг 3 дахь зүйл маань юу вэ гэхээр цаасанд олон төрөл бий. Маш олон төрөл бий. Тэр цаасны төрөл нь дотроо хэрэглээгээ дагаад өөр зориулттай бүтдэг. За бид хэд бол алтаар бүтээх цааснуудыг сайн мэднэ. За тэнгийн хөхөнгөтэй цаас, түүний голд бичгийн хэсэг дээрээ бол хар имүүлстэй будаг. За будаг байх уу, завгүй байх уу. Түүнийг нь бүтээдэг тусгай орц сорц арга бий. Тэгээд тэгэхдээ цаасыг будчихна гэж боддгоо. Эхнээс нь угаасаа тийм өнгөтэй бүтээх гэж хичээнэ. Тэгээ нарийн технологи ордог. Тийм болохоор өнөөдөр хийсэн цаасны хэмжээ, өнөөдөр хийсэн цаасны өнгө 10 жилийн дараа ч гэсэн ахаад адилхан байхын талаар нөгөө цаасыг бүтээж байгаа хүмүүс маань болвол жор технологи бүртгэж хянаж удаан жилийн боловсруулсан ур техник шингэсэн байт юм аа. Монголын цаасны нэг юм бүтдэг онцгой өвөрмөц техник нь бол усын шүүж авдаг биш. Усын төмөр тавцсан дээр халуунаар ихшээж бүтээдэг хатаадаг тийм онцлогтой нэг цаас. Цаасны бүтдэг техник нь бий. За энэ нь бол өөр бусад газрын цаасны үйлдвэрийн техникээс жоохон онцлог гэдэг нь энэ. Цаас бол тийм төдий түгээмэл байдаг тийм олдоцтой зүйл бас биш. Мөн бас олдоцтой. Хамгийн гол нь нөгөөтхийг нандиндаг, эрхэмлдэг, тэгээд соёл гэж итгэдэг, хүндэтгдэг, тэгж харьцдаг байсан ард түмэн. За ингээд ном бичигтэй нөхөрлсөн та бүхэн бас цаасыг номоос нь ингээд цаасыг бүү салгаж үзээрэй. Тэгээд цаасанд ч гэсэн нарийн нандин эрхэм зүйл бий. За зах цухаас нь би дуртаж ярьлаа. За өнөөдөр харин одоо манай эрдэмтдийн дотор цаасны тухай судалдаг олон хүн бий боллоо. Олон эрдэмтэд гарсан, лабораторийн нарийн шинжилгээ судалгаа хийдэг болсон. Тэгээд ирээдүйд Монголын үндэсний урлагийн ялангуяа Монголын үсгийн урлаг гэж ярихад үндэсний материал гэж чухал хэсэг бий. Тэгээд ирээдүйн Монголын үсгийн урлаг, ном бичиг, сайхан бүтэх тэр соёлын нэг эс ширхэг үндэсний материал өргөн дэлгэр, сайхан дэлгэрэх болтугай гэдэг ерөөлийг энэ баярын өдөр тавиад энэ яриагаа өндөрлөё. Сайн үйлс дэлгэрэх болтугай. Баярлалаа.